Говьхангаа хосолсон 3 бүсийн өдлөгийг Баянгор нутагт хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр орчин, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйлсэд сэтгэл зүрэхэд зориулан ажилладаг хамт олон бол Баянгор төвчлөлт үйлчилгээ орон нутгийн өмчөд төсөвтүүд төрийн газрын хамт олон юм а. Манай байгууллага анх 2010 онд байгуулагдсан бөгөөд 2024 оноос Баянгор сумын харьяанд үйл ажиллагаагаа явуулан хотын хөгжил, нийтийн үйлчилгээний салбарт тасралтгүй хувь нэмрээ оруулсаар байна. Бид эрүүл цэвэр таатай орчныг бүрдүүлж, Баянгор хотын нийтийн үйлчилгээг орчин үеийн жишигт хүргэхийг зорин ажилладаг. Өнөөдөр манай байгууллага захиргаа удирдлага алба, ногоон байгууламжийн алба, тогтчлолт үйлчилгээ техникийн алба, нийтийн үйлчилгээний алба гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 70 гаруй ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр иргэддээ үйлчилж байна. Ногоон байгууламжийн алба нь хотын цэцэрлэгжүүлэлт, мод бут сөөгний арчилгаа, ойжуулалт, усалгааны системийн хэвийн ажиллагааг ханган ажилладаг. Жил бүр олон мянган мод сөөг цэцгийг тарж ургуулan хотын ногоон байгууламжийг өргөжүүлж байна. Өдгөө Баянгор хотын 236 мянга гаруй метр квадрат ногоон байгууламж, 520 мянган метр квадрат ойн зургсын арчилгаа хамгаалалтыг хариуцсан ажиллаж байна. Тогтчлолт үйлчилгээ техникийн алба нь хотын нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, бүтээн байгуулалтын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг. Явган зам тоглоомын талбай, автобусны буудлын усан хориглоор хөшөөд орсгал, гэрэлтүүлэг зэрэг хотын өнгө төрхийг тодорхойлох бүтээн байгуулалтуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажилладаг. Хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор гэрэлт гудамж, нарны эрчим хүчээр ажиллах гэрэлтүүлэг, парк, цэцэрлэгт хүрээлэнгийн гэрлийн шийдлүүдийг бий болгож, иргэдийн аюулгүй тав дахь орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний алба нь хотын төв зам талбай, парк, ногоон байгууламж, тоглоомын талбай бол нийт эзэмшлийн бүхий л орчны цэвэрлэгийн үйлчилгээг өдөр тутам хариуцсан ажилладаг. Иргэдийн эрүүл аюулгүй орчны төлөө тасралтгүй хөдөлмөрлөж хотын өнгө төрхийг өдөр бүр өнгөлөн тордож байна. Сүүлийн жилүүдэд байгууллагын техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ковш, экскаватор, кран, автовишк, усалгааны машин болон бусад тусгай зорилтын техникээр хангагдсан нь ажлын бүтээмж, үйлчилгээний чанарыг шин түвшинд хүргэсэн юм а. Мөн 17 гүний хотыг шинээр байгуулж, ногоон байгууламж болон ойн зурвас усалгааны системийг өргөжүүлэн хөгжүүлснээр мод ургамлын ургалт нөхөн сэргээлтийг тогтвортой хангаж байна. 2026 оноос Баянгор сумын гэр хорооллуулын нийт эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг, ашиглалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцсан ажиллаж, иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Бид бол хотынхоо хөгжил дэвшил, өнгө үзэмж, цэвэр цэмцгэр орчны төлөө өдөр бүр хөдөлмөрлөж байдаг хамт олон. Говьхангаа хосолсон 3 бүсийн нутагта Баянгор хотынхоо бахтан мөлсийг бүтээж, ирээдүйн өнгө төрхийг хамтдаа бүтээж яваа бид хот тогтчлтын хамт олон. ardın sırgın adamanda amr